Сайн бацхан үзэгчдээ такси шоу нэвтрүүлгийн маань цааш шинхэн дугаар эхлэж байна. Та бүхэнд нэм гарагийн өчийн мэндийг хүргэе. За энэ удаагийн дугаарт маань таксины жолоочоор одоо Монгол Улсын солиод дөрвийн ажилтан жүжигч Навчаа агч маань оролцож байна. За энэ өдрийн мэнд. За энэ өдрийн мэнд. За Навчаа агчдын сүүлийн үед сонь одоо уран бүтээлийн сонь сайхан юу вэ? За сая ТV коктейл хамтлагийн хоёр ертөнцийн буудал тий. Энэ жүжиг бас тоглогдож байна. Энэ жүжигийнхаа талаар. За тэгээд өөр дэлгэцийн тайзны ямар уран бүтээл дээр ажиллаж байна. За ТV коктейл хамтлагийн хоёр ертөнцийн буудал жүжигт оролцож тоглож байна. За үнэхээр одоо үзэгчд маань сая 10 хоног тоглоод үзэгчд маань үнэхээр одоо хангалттай үзэж чадсангүй. Тийм учраас одоо та нар одоо плед нь олдохгүй тий. Одоо ингээд өдөр болгон зэрэгтэл дүүрэн байсан болооч бас Монголын үзэгчд маань бас өшөө ихийг цаана бүр олон үзэгчд маань үзэж чадаагүй учраас үнэхээр хүслээ. Жигнэсээ хүслээ. Тийм учраас бид нар одоо 22-наас хавлаад юу яртлаа одоо ингээд өчигдрөөс эхлээд бид нар 7 хоног одоо Дарамын театртаа тоглохоор болж байна. За энэ жүжигийнхаа одоо шалтгаалаад тийм ээ энэ бид нар өхөл амьдралын зааг хүн ер нь өхөл гэж яг хажууд нь явд юм байна. Амь нас гэдэг чинь одоо хамгийн чухал юм байна. Хүнд амьдрал гэдэг чинь хамгийн том бэлэг юм байна гэдгийг одоо бид нар үдсэн хүмүүстэй ухаарлах хайрлж тэр оюун санаанд нь бэлгэлсэн бол энээсээ бас бид нар өөрсдөө бас ухаарлах хайрлж өнөөдөр яг одоо би цусны төвөөс сая гарч ирлээ. Шинэ дооноор болчиход гарч ирж байна. За ингээд миний өгсөн цус одоо 3 хүний амь насыг авранда хүүхдэд очих юм бол 6 хүүхдийн амь насыг аврах ийм буянтай үс хийчээд гарч ирлээ. За энэний гадна одоо бас хамгийн сайхан эмэгтэй гэдэг уран сайхны кинонд одоо гол дүрийг бүтээж байна. Тэгээд одоо зураг авалтын явцтай ингээд л явж байна да. Кино ер нь хэдийгээр бэлмэл гоо. Кино ер нь 11 сарын 1 гэхэд дуусна гэсэн төлөвлөгөөтэй байна. За тэгээд Навчаа гэдэг хүн урд нь хүн одоо ингээд хэн нэгэнтэй хайр дурлалтай тий ийм кино тоглож байгааг бол анх удаа ингэж эмэгтэй хүн талаасаа тийм ээ анх удаа хайр дурлалтай учраас хайр дурлалыг яаж тоглох юм бэ гэдэг одоо энэ киноноос харах болно. За урд нь илүү нэг ааштай төгтөө ч гэдэг юм уу те нийтлэг тийм байна штэ. Тиймээс болж одоо хүмүүс маань гэдэг бол одоо сая хоёр ертөнцийн буудал жүжиг үзээд Навчаа гэдэг хүнээс ямар сонир дүр гард юм бэ? Ямар тийм өрөвдмөр тэр эмзэг тийм сайхан эмэгтэйгийн дүрийг гаргад юм бэ гэдэг үзсэн үзэгчд маань бол одоо саналаа бол хэлсэн байгаа. Та үзэж амжааг бол манай жүжиг үзээрэй. За тэгэхээр бас сүүлийн үед бас Навчаа агч маань 2-3 янзын дүрд хувраа тийм манай үзэгчд бол төрөө кинонууд төр ер нь яг таны хэлгээр тийм ер нь нэг юм ааштай нэг өгний дүрд тоглож идэв шүү дээ тийм ээ. Одоо тэгэхээр саяны жүжигэн дээр бол одоо тийм одоо зөвхөрсөн тийм бүр тийм нэг эмэгтэйгийн дүрд ингээд тоглож байна. За одоо ингээд бас нэг хайр дурлалтайгаа учирсан тийм одоо армантик дүрд бас тоглох гэж шүү дээ тийм ээ. За тэгээд манай үзэгчд Навчаа агчийг одоо дэлгэцээр тайзан дээр одоо жүжигчин тийм янз бүрийн дүрээр хардаг байсан бол өнөөдөр таксины жолоочоор харах нь байна тий. Тэгэхээр өнөөдөр та бол ямар нэгэн байдлаар жүжиглэхгүй, тайзан дээр дэлгэцсэн дээр жүжиглэхгүй. Одоо та бол өнөөдөр яг таксины жолооч гэдэг ямар ажил байд юм бэ тий. Зорчигчдод ер нь яаж үйлчлдэг юм бэ гэдгийг одоо та маань нэвтрүүлэгт орсноор харуулах нь байна. Дээрээс нь танд нэмэлт хийх ажил гэвэл зорчигчтойгоо харилцан ярилцаж та асуулт асуух юм байна. Асуулт асуугаад тэгээд таны таксин цуусан мөнгө төлдөг бол таны таксин цуусан мөнгө аваад буух. Ийм боломжтой байгаа. За тэгээд Навчаа агчтай амжилт хүсье. За амжилт. За баярлалаа. За сайн байна. За баяр шүү. За энэ өдрийн мэндийг хүргье. Олдоо телевизээ. Тийм биш үү? Олдоо телевизээ такси шоуд оролцлоо.
За баяр шүү тийм ээ. Юу телевизээрээ явж болох уу? Тий. Телевизээрээ явж болох нь тийм ээ. За. Ихний асуултыг тавья. Та 3 дугаар сарын 12-нд төрсөн бол юуны орд вэ? 3 сарын 12-нд гэдэг чинь зам. Хойно. Сайн бодож байгаа тэл дээрээ. 5 тоолноо. Загс юм байна. За зөв. Нанхиад гэж монголчууд ямар үндэстнийг нэрлэдэг вэ? Нанхиад гэдэг чинь за систем гэдэг юм байна. Нанхиад монголчууд уу? Жоохон бодоод үзүүл яа дээ. За бүдэрсэн үү? Бүдэрсэн. За тэгвэл 3 дахь асуулт маань Оросын ерөнхийлөгч ямар спортоор хичээлдэг вэ? Путин тий. Бэс бол ямар бол. За буруу хариуллаа. За ах яагаад хариулахгүй байна? За танилцъя. Эхлээд нэр усайлаг чи. Нямдэрж гэдэг. За нямдэрж гэдэг. За ихчээ хэн гэдэг вэ? Намайг амар жаргал. Амар жаргал гэдэг. За дараагийн асуултыг тавья гэж. За нэг асуултанд хариулсан тийм үү? 2 асуултанд бүдэрсэн байгаа. За олдоо телевизэд такси шоу маань бол та нар одоо мөнгө төлж явдаг биш. Асуултанд хариулсныхаа юунд одоо үнгүй хөргүүлдэг байгаа. Тийм ээ. Ирвэхэ хідэн хөлтэй вэ? 2. Хоёрх нь уу? Ирвэх өрн барьж үзсэн үү? Ирвэхэ. Барьж үзээ байлгүй дээ. Хүүхэд асаас ахвал 4 үү? Тий. За 4 үлтэй байдаг юм чи. За биш юм аа бүдэрлээ. Пабло Пикассо гэж хэн бэ? Пабло Пикассо гэж юм сонссон юм байна. Пикассо. Жижигчин Биш ээ. жижигчээр юм шүү. Биш. Хэмбэ гэж шүү дээ. Пабло Пикассо гэж хэмбэ. Нэмэл орж ирэхгүй байна. Орж ирэхгүй байна. За 5 тоолъё. 1 2 3 4 Биш. 5 Би орж ирэхгүй байна. бодлоо байна. Болохгүй байна. За Пабло Пикассо гэж зураач хүн байд юм аа. Пикассогийн алдартай зургууд байдаг штэ. За ингээ асуултанд ингээ бүтрээд яваад байх юм бол одоо яахан болж энэ да. За асуулт 2 гэж. Одоо тэгээд нэг л бүдэрсэн юм чи одоо юу ч гэсэн 500 төгрөгийн асуултанд ороод үзэх үү? Яах вэ? Энэ одоо энэ асуултанд хариулахгүй 500 төгрөг төлдөг гэж юу? Ваа. За яа. Хэрвээ энэ асуултанд хариулахгүй 500 төгрөг авдаг юм л да. Загалмайлсан эцэг киноны загалмайлсан эцгийн нэрийг хэн гэдэг вэ? Загалмайлсан эцэг гэж киног үзээ. Загалмайлсан эцгийн нэрийг хэн гэдэг вэ? Загалмайлсан эцэг киног үзсэн үү? Зүг баха. Маф зафтай. Тэ аднааштай Америкт нэг удаа андуурч болохгүй. Маф өдөртэй нэг тийм кино байдаг да. Зүг юм байна. За ингээ бүдрээ яваадах уу? Майкл гэж хүн байд юм аа гэж. Уг нь одоо кино үзчихвэл их зүгээр идэм байгаа шүү дээ тамина. Та хоёр бол тэр үзсэн байгаа. Загалмаас эцэг нэх мафтай. Айхтар кино байд юм да. За тэрийг бол үзээгүй за. Хөхс өдөр Арманыг хэн бичсэн бэ? За манай хоёр ч одоо ерөөсө мэдээлэлээс жоохон хол хоёр хүн явж байна үгүй.
Гайгүй юу? Мэддэг асуултууд нь биш байгаад байна уу? Мэдээлэлс болоо. Яагаад мэдээлэлс жоохон хол байна? Ажил төрөлт болох зураг. За ямар ажил хийх юм бэ та? Би нүүлдэрт ажилладаг. Үйлдвэртөө? Тэгэхээр өглөөнөөс ахвал орой хүртэл ажиллаж тийм байх тий? Очоод нэг удаж аваад буцаад ирэх юм. Өнөөдөр аавгаа юм хийдэг зүйлтэй. За. Тэгээ автах явж байгаа юм. Хөх судар Арманыг хэн битсэн бэ? Хөх судар гэж штэ. Буудч тийм үү? Буудаад үзэлтэй. 3 буудахыг бас зөвшөөрнө штэ. Тийм биз дээ тий? 3 буудахыг бас зөвшөөрнө. Хөх судар Арман гэж байна шүү дээ. Хөх судар Арман. Хөх судар Арманы үг нь одоо мэдмээр л юм. Та явлангүй таанаас шиг бас мэдмээр л юм. Нэг юм тэрний сургаал гэдээ ярьдаг шүү дээ. Санаж гин үү? За ер нь нэг Монголын үндэсний радиог их сонсдог байсан бол та нар бол сонсдог байсан. Би бол сонсоод байгаа юм чи. Өглөө нам эксэрсэн дэндэрэтэтэтэра гэдэг ингээл 7 цагт хичээлд явдаг байлаа шүү дээ. За тэгэл тэрүүгээр л ярина да. Тэрний сургаал Хөх судар Арман. За Монгол хүн бол биш ээ. Монгол хүн бол биш шүү. Хөх судар Арман гэж. За буудач тий. Буудаарай. Буудаадсан чи Монгол хүн гэсэн чи Монгол хүн бол биш. Тийм Монгол нэр орж ирээд болдгоо. Монгол хүн нэр орж ирээд болдгоо. Ямар сони юм бэ те? Монгол хүн биш асуу бодлол байж та. Бодлол бол таарад байна уу? Монгол нэр. За инженеаш гэж хүн сонссон уу? Инженеашийн сургаал гэл. Тэр чинь бол одоо радиогоор гөмөг ярьдаг да. Инженеаш гэж. За инженеаш гэж хүний сургаал байсан юм байна. За хоёр одоогийн байдлаар 504-өр ороод 504 ясангүй нэг л асуултанд хариулсан байгаа тийм ээ. За дараагийн асуултанд орох уу? За. Анааш ойролцоогоор хэдэн метр өндөр вэ? За энийг бол тест мэдж байгаа. Мэдж байгаа гэж найдаж байна. Анааш. Анааша мэдэн шүү дээ. Анааш гэж амт мэдгүй. Нэг ярийн цогцоо. За. Нүдээр үзээгүй. Нүдээр бол хинч үзээгүй. Тэ. Гадаашаа дотгошоо явсан хүмүүс үзсэн байж магадгүй. Бид нар бол үзээгүй. Гэхдээ баримтат киног үзсэн. Аюуг бол үзсэн. Гараад идгээд. Тэгээ зурагтаар бол бид нар одоо сайхан зурагт радио гэдэг сайхан их өндөр шүү дээ. За буудъя. За буудаад эхлэе. 10 метр бий байх. 10 метр шараа ихж байна. Хатж байна. Залгуул нэг 7 метр хавцсан. 7 метр бас жоох хатж байна. 7 метр бас жоох хатж шүү. Тэгвэл 5 метр хавцаа байт юм байна. За ашгүйдээ нэг бууцсан чи. Таалаа. За баяр хүргье. За хоёр асуултанд хариулаад ингээд 700 төгрөгтэй боллоо. За баяр хүргье. За ингээд одоо юунд орноо? 1000 төгрөгийн асуултанд орё цаашаа. За. Маршал Чойбсон хэдэн онд нас барсан бэ? За энийг бол тест ястаа мэдж байгаа гэж би наадж байна. Маршал Чойбсон ах бол одоо Чойбсны үед бол байсан шүү дээ. Баяр хөө. Гэхдээ та ч одоо хэдэн оны хүн блэ? 50 оны хүн. За тийм шүү дээ. Тэгэхээр та бол байсан мэн. Гэхдээ мэдсэн үү мэдээгүй юу гэдэг чинь бас сонирн байна. Яг нас барахын бас мэдсэн үү мэдээгүй юу. Тэгэхэд хэтэрхий жоохон байсан уу яасан? Мэдхгүй байна. Та яах вэ? Төхүүлэх би танд төхүүлээ л дээ. Та 1950 онд төрсөн тий? Тэгэхээр та бол жоохон л байсан юм байна. Ер нь бол хүүхэд насчин л байсан юм байна. Тэгвэл аав нэг 1960 он. Хүүхэд нас нэлээд хүүхэд. Нэлээд хөөрхөн хүүхэд байсан биш үү? Тэгвэл 57 8 онд болов. 57 8 он. 57 онд юм болов. Нэлээд хүүхэд байсан байна да. Бас мдэггүй өнгөрсөн байж тийм насны хүүхэд юу мэдэхгүй. Тийм үү. Тэ ер нь бол мэдэхгүй. 55 он юм уу? 55 он. За хэдэн хувилбар хэлчихвэ? 60-аас гисэн те. 60-аас талд оршлоо. Байдгаа. 55. За тэгвэл 53 онд. 53-аа.
Уг нэг төгс юм да. Нэгтэн тоо асцсан бол тэгэл болох байлаа л да. 1952 онд. 52 онд л өөдөвчтэй маршилж авсан. 2 настай хүмүүс мэдэхгүй шүү дээ. Та 2 настай байсан байна. Тэгээ тэр үед байгаагүй хаа гэсэн байсан байгаас. Бас төрцөө хөөрхөн 2 настай хүүхэд хөлд орцсон гүйжсэн биш үү? Гэхдээ тэр үеэ бол санана гэж байх уу тийм ээ? За дараагийн 1000 төгрөгийн асуултанд орё. За ах одоо ямар ажил хийж байгаад юу байсан бэ? Тэтгэвртэй гарсан уу? Би гагнуурчин байгаад тэтгэвртэй гарсан. За. Хотод амьдардгүй хөдөө орон нутгад амьдардгүй. Хотод амьдардгүй хөдөө орон нутгад. Хотод. Хотод уу тий? Зүг. Майкл Джексон бага байхдаа ямар хамтлагт дуулдаг байсан бэ? Майкл Джексон бага байхдаа. Майкл Джексон гэж одоо попын хаан гэж ярьдаг шүү дээ тий? Тэгээ саяхан хөнгөд барьсан юу хар ирсэн. Тэгээ хар ирсэн байж зайлвал тий. Тийм ээ? Багтаал яагаад нэг юм гэр бүлээрээ дуулаад байсан юм да. Та нар одоо тэр юуг нь санаж байгаа хта тэр нэг бэр. Тэр гэр бүлээрээ дуулаад байдаг байсан да. Одоо тэр чинь нэг Майклийн Бага насндаа ямар хамтлаг дуулдаг байсан бэ гэж. Гэр бүлээрээ л дуулаад байсан. Бах түн дээр. Тэгээ одоо тэр нэг дүүн Janet Jackson гэдэг одоо бас тийм дуучин байгаа шүү дээ. Тэгэл хадгалж бүжиглээл өөрөө тэр бага насндаа болохоор тэр нэг юм бурж хөрөстэй яг хараараа тий дуулаал нэг баримтат кино гаргаадсан юм аа би тий харж ирсэн. За тэр хамтлагийн нэр мэрийг мунд тогтоогоогүй юм байна. Тогтоогоогүй юм байна. Тэгтээ бол тэгээд гарч ирэх нь харж ирсэн. Тэгэхээр энэ ер нь жоохон хүнд асуулт байна тийм үү? Ер нь жоохон хүн дэвтэр асуулт байна уу? За Jackson гэдэг нэг арталтаа нэг тоотой юм байна. Jackson тэгэхээр ч одоо Janet Jackson, Michael Jackson гэхээр яг нэг гэр бүлийн хамт юм бааз. Тэгэхээр энэ тэдний овог бол Jackson байх нь шүү дээ. Тэгэхээр Jackson хэдүүлээ дуулдаг байсан юм болоо. За хоёлаа. Багтаага. Гомолоо үгүй. Гүй тэгэл нөгөө бөмбөр дараад нэг гэр бүлийн бүгд оролцож байгаа шүү дээ. За тэгэл Jackson нэг тоо хэлчихвэл за тэгэл ер нь бас юу болохгүй л ш. За зүг. За ингээ 1700 төгрөгтэй болж шүү. Би ч бас хоёртаа бас айгүйх юу яах юм аа. Айгүйх туслах юм аа. Бас амар туслах юм аа. Тэгээ одоо туслацаагийн минутаа бас яаж хариулах юм байгаа юм. За зүг яалтчгүй. Jackson 5 гэдэг хамтлагт болж исэн юм аа. За 1000 төгрөгийн асуулт юм уу? 1000 төгрөгийн асуултаас нэг асуултанд хариуллаа. 500-аас нэгийг хариуллаа. 200-аас нэгийг хариуллаа. Нийтдээ 1700 төгрөгтэй та хоёр маань. Хоосонгүй шүү. Энэ бас тий 1700 төгрөг. Та хоёр өнөөдөр ийшээ таксицсан бол бас нэлээ хөрх мөнгө гарах байсан байх шүү. Тий? За дараагийн асуулт. Аавын ногоон дээлийг алхаж барахгүй. Энэ онцлогийг таана уу? Аавын ногоон дээлийг алхаж барахгүй. Аавын ногоон дээлийг алхаж барахгүй гэж. За хөвлөрөд хэлээлээ. Онцгол юм байна л да. Онцгол юм байна. Яалчгүй л онцголоо авчлаа юм. Би ч өөрөө бас сайн мэдэхгүй л байна. Аавын ногоон нэрээ газар чинь болов. Аавын ногоон дээлийг алхаж барахгүй. Гэтэ газар бас дандаа ногоонороо байгаад байдаг л үү? Тэ? Намхтай газар гэж хэлдэг. Дандаа ногоонороо бас байгаад байдаг л үгүй л гэдэг бас. Алхаж барахгүй гэсэн тийм. Тэ аавын ногоон яг газар гэдэг чинь бас төгчл байна. Гэтэ арай л өргөн хүрээгээр авч үзвэл газар дандаа зүлэг гэх юм уу? Зүлэг газар хоёр чинь зүлэг чинь газараасаа баг болоо явчихсан шүү дээ. Тэ газар гэдэг хугацаанд ч ерөнхийдөө мөн л дээ. Гэхдээ шүү ахрахт шүү дээ. Өөргөн дэлгэр байх хэрэгтэй.
За 1000 төгрөгийн асуултын хамгийн сүүлчийн асуулт байлаа гэж. За. мод. Шээ. Заавал ногоонтой холбох гээд байна уу гэхэд аавын Харин тийм ногоон дээлийг алхаж барахгүй гэж үг шүү дээ. За, яаж вэ? Өшөө хөлбөр байна уу? Очих газар маань зүрхэнд өгч байна. Тэ? Өшөө хөлбөр байна уу? хоёр дууссан юм байна. Хөлбөр бол дууссан юм байна. Тэр үйл санаанд орж ирэх. Тэргүй санаанд орж байна. За яах вэ? Би хэлэх үү? Яах вэ? За. Яс бууж өглөө юу? Ийм хурдан уу? Орж ирэхгүй юм байна. Орж ирэхгүй юм байна. Ас боллоо юм би тий. Дэлхий. Туулж барахгүй гэдэг чинь дэлхий байгаа. Дэлхий хэрцэн гэх юм. Тэр чинь ногоон дэлхий чи ер нь тэр аяараа дээр нь зарахаар ногоон өнгө илүү харагдах байна л да. Ногоон цэнхэр тэр ойрч бас тий. Тэгээ. За ингээд хоёр 1000 төгрөгийн хамгийн сүүлчийн хариултыг чи яачлаа. Тэгээ уг нь яг энэ асуултанд бүгд хариуцсан байсан бол супер асуултанд орох байлаа. Гэхдээ хоосонгүй баяр хүргэе. Тийм ээ? 200 төгрөгийн асуултаас нэгийг хариуллаа. 500-аас нэгийг хариуллаа. 1000-аас нэгийг хариуллаа. Ямарсан 1700 төгрөгтэй. Тэгээ сайхан өдрөлт ороод тэгээ надтай хамт яваад би бас хоёрын жолооч үздэгээд хоёроо амжилттай хүргэх газар чинь хүргэж ирлээ. За таксины жолооч навчин эгч маань ямар тач ихнийхээ зарчигчийг маш хурдан авсан тийм ээ. Бас ашаа сэргэлэн таксины жолооч болох одоо ирээдүйдээ таксины жолооч байна. За тэгээд ямар тач өнөөдөр зарчигч болсон хоёр зарчигтайгаа танилцъя. За, нямдэрч. За. Амар жаргал. За тэгээд такси цугтаар манай машиныг анзааруу ороод манай таксины жолоочийг таниу. Хараа манай Танаа машиныг ерөөсөө анзаараагүй. Тэгээд орсон чи харин нөгөө нэг дуу хоолойгоор нь таньсан. Авчаа гэдэг жүжигчин байна гэх. Нүүр царийг нь хараагүй шууд дуугаар нь таньсан. За. Тэгээд харин ийм шоу болж байгаа гэдэг. Одоо анх удаа болохоор жоохон тулгамдлаа. Тэгээд асуултууд нь ерөөсөө зарим нь санаанд орж ирэхгүй, зарим нь чи нэргэлдээх юм. Тэгээд нэг оновчгүй байх. Ер нь бол нэг хүнд асуулт биш байгаа үү? Уг нь бол гайгүй боломжтой юм байл. Яг юм үзэж хараадсан хүмүүст бол гайгүй юм шиг байлээ. Тэгээд тийм. Яг зарим нь бас буудлаа. Гэтэ навчигч бас зөндөө тусалсан. Их тусалсан. За навчаач таксины жолоочийг ямар вэ? Байгаагүй. Тэ бас яг нэлээ хол ачаалаа л да тий. Одоо нөгөө нэг яг тоочны нөгөө нэг жаацтай дэлгүүр сайн мэдэхгүй байлаа. Тэгээд ямарсан баяр шууд өнөөгөө мэдчихээ. Тэгээд бас маань хэлсэн байна, өргөцсөн байна. Баяр шууд хэлсэн бол бүрэгт хэлсэн юм байна тийм ээ. Тэгээд тэгжлээ л да. За зарчигчд маань одоо хэдэн асуултанд хариулаад хэдэн өргөцсөн? За 1700 төгрөг. За асуулт болмоос нэг таа яа 200 төгрөгөөс тий 200 төгрөгийн асуултаас нэг 500-аас нэг 1000-аас нэг ингээ 1500 төгрөгийн авцсан боллоо. За баяр үргээ амартай ч бас оюун мэдлэгээ зарцуулж тийм ээ бас таксигаар үнэг үргүүлээ нэвтрүүлэлт орлоо. Дээрээс нь бас 1700 төгрөг байдсан байна тийм ээ. Тэгэхээр хоёр зарчигчтай бас баяр үргээ. За тэгээд 1700 төгрөгийг одоо навчаагч гардуулнаа таксины жолооч. За өнөөдөр азтай хэмэртэй байж тийм ээ. Өөрсдөө таксинд бүгд төлдөг байсан бол такси бид нар өөрсдөө чинь асуултаар чи хариулт олж өгч байна. За баярлалаа. За тэгээд манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг. За тусчин гэж гутлын баталгаад салон байдаг. Тэгэхээр одоо сайн өвхийн ихэд бол гутлнаас гэсэн ураатай. Тэгэхээр гутал сайхан бол хүний алхаа урч чадамдаа болно тийм ээ. За тэгээд гутлнаас гадна за тэгээд савхан гэдлээд гутал цүнх гүрт тийм бүх юм ингээд зарцдаг ийм салон байна. Эний одоо 20% хөнгөлтийн байнгын 20% шүү. Тийм хөнгөлтийн картыг бас хоёртоо бэлэг болгон өгч байна. Замун дээрээс нь өгөөж гэж компани хамтран ажилладаг. Өгөөж компани тамиг гэж 100% жимсний амттай энэ жуус байгаа. Энийг бас манай нэвтрүүлгийн оролцогч очид болгонд одоо гарын бэлэг болгож өгдөг. За та хоёртай амжилт хүсье баярлалаа. Баярлалаа. За навчаагч бол туршлагатсан тийм ээ. Туршлагатсан гэж ер нь туршлагатай юм шиг авч илээ дээ. Зам дээрээс бол тийм ээ. Зам дээрээс өөрөөр авснаа. За одоо дараагийнхаа зарчгийг хансах уу? За одоо харин ийшээ нэгдүгээр хороод ер нь их явдалтай. Одоо ийшээгээ урууд тараач ингээд нэгдүгээр хороолын зам руу зам засвартай. Тэгэхээр уцаад нэгүгээр явах. энэ дээр байх гэж бодож байна л да тий. За тэгвэл амжилтсаа. За баярлалаа.
Ямар таксинд суудсан нь анзаарч уу? Анзаарсагаа суугаад ирсэн шүү. Тэг анзаарсангүй суусан шиг. Ямар таксинд суучваа? Баянбүрд орох уу? Тэ? За, оллоо телевизээ такси шоунд орж байна. Өнөөдөр та хоёрт би одоо таксины жолоочоор үйлчилж байна. За, манайх одоо эхлээ 200 төгрөгийн асуулт вэ. Та 3 дугаар сарын 12-нд төрсөн бол юуны орд вэ? Загсны орд. За баяр хүргэе. Анхныхаа 200 төгрөгийг авлаа. Нанхиад гэж монголчууд ямар үндэстнийг нэрлэдэг вэ? Нанхиад. За, хувилбар боддоо. Эхний асуултанд ингэж сайхан амжилттай хариулчаад тэ? Бас бодож болно шүү дээ. За нэг 5 секундын хугацаа өгье. Нанхиад гэдэг ямар үндэстэн гэж манай монголчууд хэлээд байдаг юм байна. Тэгэхэд амархан да. Хяад мяад гэдэг үгийг жоохон бодвол ер нь ер нь төхөөл явчих шүү. За 1 2 3 4 5. За таахгүй нү? Данжаад гэж ярьдаг штэ. Нанхиад гэхэр чадаад ойролцоо. Тэгэхээр хятад үндэстэн хэлдэг байх нэ. За 2 дахь асуултанд бүдэрлээ. Гэхдээ амжилттай. Эхний асуултанд бас хариулж 200 төгрөгийн явтай байж байна. За 3 дахь асуулт. Оросын ерөнхийлөгч ямар спортоор хичээлдэг вэ? За энийг бол мэдчихэж байгаа хаа. Оросын ерөнхийлөгч тийм ээ. Сая олимпик дээр сууж л байсан. Ямар юун спорт нь нэлээд сайхан амжилт гаргаад яалаа. Сая Лондон олимпик дээр бол манай Оросын ерөнхийлөгч суужсэн шүү дээ. Тенс юм гэнэ. Оросын ерөнхийлөгч үү? Оросын ерөнхийлөгч юм билээ. Мэдгээд хийх. Нөгөө Путин ч биш юм уу? Ах トゥ усан барилгатаа Орос орны хоёрыг мэдгүй нөө. За ямар спортоор вэ? Энийг бол хүн болго мэдж чадсан. Сая олимпик үзсэн үү? Нэг үзээгүй. Тийм үү. Бас олимпик үздэг хүмүүс бас байд юм биш. За хамгийн харамсалтай байна. Хоёрыг сайн мэдэх асуулт байх гэж би бодож ирсэн юм аа. Энэ бол амархан асуулт байсан. Жуудо бүгштэй. Санаж гэнэ үү? Сая жуудочд нь ямар амжилт гаргалаа. Оросын ерөнхийлөгч жуудо бөхөр гэж хэлдэг штэ. За дараагийн асуулт. Ирвэхэ хідэн хөлтэй вэ? 6. За зөв баяр хүргэе. 6. Бас ирэх баг басан бас ирэх бас барьж авч тоглосон юм байна. Бас энэ чинь амьдралд бас хэрэг болдог байхгүй. За 200 төгрөгийн хамгийн сүүлчийн асуулт. Пабло Пикассо гэж хэн бэ? Пикассог мэдхгүй юм байхгүй хаа. Зураач. Яг зөв. Пикассог ямар зургийг мэддэг вэ? Санд юм. Зааста санддаг бай. За ямарсан зураач гэдгийг мэдэж байна тий. За 200 төгрөгийн асуултаас 2 асуултанд нь бүрдэрч 3 асуултанд нь зөв баярлаа. Баяр хүргэе. Ингээд 2 3 асуултанд хариулсан 600 төгрөгтэй. За 2 дугаар асуулт энэ бол 500 төгрөгнэ. За хариулах юм бол 500 төгрөг очоод явнаа гэсэн үг. Загалмайлсан эцэг киноны загалмайлсан эцгийн нэрийг хэн гэдэг вэ? Загалмайлсан эцэг кино үзээгүй Монголд байхгүй. Нэг уйдгартай кино юм шиг санагдаад би ерөөсөө үздэг шүү дээ. Тийм үү? Чараа Аднаштай Америктай андуураагүйз. Үгүй зоолмос. За хин бэ мэдээж гадаад нэр байгаа. Ер нь нэг Америкчууд нэг нийтлэг нэртэй байдаг та. За тэгээд нэг яачих та нэг үсттэй. Тэгээд нэг таах гад нэг оролдоод үцхүү. Аа? За чи нийтлэг нэртэй. Баянбүрд гэж ирүүрээ хамтдаг чи. Том өөр юу гэж. Том. За өөр. Том бол биш. Их л нийтлэг нэртэй. Америк хүн л ер нь тиймэрхүү л ханзааны нэртэй л байд юм да. Эдвард гэх. Эдвард ч бас ховор шүү дээ. Аа? За, бүдэрсэн үү? Бүдэрсэн. Майкл.
Майкл гэдэг нэртэй хүн бол Америкт бол одоо манайхаар бол баттай их адилхан шүү дээ. Майкл Jordan, Майкл Jackson өчнөл хүн байна. За дараагийн асуулт. Хөгс өдөр Арманыг хэн бичсэн бэ? Хөгс өдөр Арманыг. Та мэдчихнэ. Ээж ч мэдж байгаа. Монголоор яаж сонсдог бол одоо сайн мэдж байгаа. Бид нар бол багтаа их сонсдог байсан. Одоо ч FM мэдгээл хөгжөөл. Манай Монгол хүн биш юм. Тэгвэл за тэрний сургаал гэж байдаг та. Тэрний сургаалаас гэл явдаг та. Радиогоор бол. Би бол их сонсч байсан хөгс өдөр. Тэр зохиос өмнө нэрийг бол би маш сонсч та нар сайн мэдж байгаа. Өө тэр байсан гэж үдэл гэн гадаад хүн. За хэн бэ гэдэг нь ойлгомжтой. Инженеаш гэж юм. Инженеашийн сургаалдаг. Шахмын байдаг штэ. Тийм ээ. За дараагийн асуулт руу орё. Анааш ойролцоогоор хэдэн метр өндөр вэ? За анаашиг бол яг бид нар бол яг нүдээр бол хараагүй. Гэхдээ 7 дөгчл байна. 9 дөгчийн ихэр хэсэгдэх юм орчтой тий. Багсах юм 6 юм шиг байна. 6 хараатай. Хоёр туслах гал байна л да би. Дахиад нэг хувилбар хэлэх үү? 5. За баяр хүргэе. За ингээд 500 төгрөгнөөс нэг асуулт яалаа. За асуулт 3. За энд хариултад 1000 төгрөг. Асуудлууд 1000 төгрөг гэж нөө. Маршал Чабсон хэдэн онд нас барсан бэ? Маршал Чабсон их шиг тон төрлөө. 68. 68. За. Тэрнээс чинь нэлээд өмнө юм байна. Маршал Чабсон хэдэн онд юу өнгөрч вэ? Бодтой. Тэрнээс ч өмнө л байна л да. Өмнө. Таны төрөлтөөс ч өмнө л байна. Хойш байхгүй байна. Та марш чавсан чи юмжаагийн зэдэн балтаан дураад ам шүү. За асуултанд бүдэрч үү? 1952 онд юм байна. За дараагийн асуултыг би тавьчих. Майкл Джексон баг байхдаа ямар хамтлагт дуулдаг байсан бэ? Майкл 5. Оо яг зөв. Гэхдээ Майкл гэд 5 бол мөн байна. Нөгөө нэрнийх нь Джексон 5. За яг зөв. За баярлалаа. 1400 асуулт нэг хариуллаа. Аавын ногоон дээлийг алхаж барахгүй. Энэ онцлогийг таана уу? Аавын ногоон дээлийг алхаж барахгүй. Ногоон дээлийг алхаж барахгүй. Аавын ногоон дээлийг. Дээл. Тий. Хээр тал юм болов уу? Биш. Юу вэ? За далаад ингэс мөсөө бас ингэ хамруулах үстэй. Юу ажиллах вэ? Бүдэрч үү? Ха? Бүдэрч шиг боллоо тий. За өшөө хувилбар байна уу? Хөлбөр юм уу? Дэлхий байсан ба би сая өөрөө дэлхийгээд хэлээд байсан байхгүй юу? За баярлалаа. Манай шоунд орсонд маш их баярлалаа. За хоёроо болгож өгдөө. За навчаа гэгч маань ямар тааж 2 дахь зорчигчоо авсан амжилтаа авсан аваад хүрэх газар нь хүргээд аваад ирлээ. За тэгээд 2 зорчигч маань хідэн асуултанд хариулаад хідэн төгрөг хожоод хэр амжилттай юу? Ер нь бол урдны орцч бас амжилттай шүү. 200 төгрөгийн асуултанд 5-аас 3-т нь хариуллаа 600 төгрөг тий. 500-ийн асуултанд 2 удаа хариуллаа 1000 төгрөг. 1000-ийн асуултанд 1 удаа хариуллаа. За ингээ манай мөнгө төлдөг бол сая ихшээс мөнгөөс арга хэдий төлөхгүй гэсэн юм шиг л да. Тань эргүүлээ танд өгд юм аа. За баярлалаа. За баярлалаа. 2 зорчигчтойгоо ихлэ танилцъя тийм. Дулмаа. Дулмаа. Янчин толгон. За такси шоу нэвтрүүлэгт оролцлоо. Тэгээд хүн таксин зугаа мөнгө төлдөг бол манай таксинаас одоо мөнгө авлаа шүү дээ тийм ээ. Харин тийм. Баярлалаа. Та
бүхний ажил амжилт амьдралд нь сайн сайхан хүсье. За танаа гэр бүл ч гэсэн бас аж аргал сайн сайхан бүхний хүсье. За тэгээ маань нэвтрүүлэгтээ бас хамтран ажиллаж байгаа Чин тус гэж одоо гутлын баталгаад салон байдаг. За тэгээд гутлуулан савхин идлийг засна одоо хийн засна одоо янз бүр болгоно. За тэгээд сайхан явахын эхлээд гутлнаас гэсэн ураатай энэ салонд орч үйлчлүүлээрээ ингээд 20% хөнгөлтийн картыг танд бас бэлэг болгон өгж байгаа. Энэ одоо Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийн чанхурд Q билчингийн зүүн талд байрладаг ийм салон байгаа. Энд орч үйлчлүүлээрээ. За мөн дээрээс нь маань нэвтрүүлэгтээ өгөөж гişг гэж компани хамтран ажилладаг. Өгөөж гişг компани за тамиг гэж энэ 100% жимсний амттай энэ жүүсийг мөн гарын бэлэг болгон өгж байгаа. Тэгээд жүүсийг маань амтлаад байнгын хэрэглэгч болоорой. За тэгээд танаа гэр бүлд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье. За тэгээд нэвтрүүлэг маань ерөнхийдөө энэ дөрөв өндөрж навчаа агчтай ч гэсэн маш их баярлалаа. Тэгээд бас тоглолт кино зураг гэдэг ер нь бас завгүй байгаа тийм ээ. Тэгэхээр энийг ажлынхаа хажуугаараас бидний урилгыг хүлээн авч тийм ээ. Маань нэвтрүүлэгт орчихсаа тэгээд таксины жолоочийн ажил үүрэг гүйцэтгэсэн танд маш их баярлалаа. Тэгээд танд болон одоо энэ жүжигчдэнтэй амжилт төсөө уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Олон сайхан уран бүтээл өрөөж үзэгч олонныгоо бас баясгаж байгаарай гэдгээр төвшүүлье. За баярлалаа. За тэгээд навчаа агчтай мөн одоо тэр цоо жүжигчин хүнд бол одоо тайзан дээр амьдрал дээр маш олон гутал байдаг шүү дээ тийм ээ. За тэр олон гутлаа бас энэ тусчин гээд манай салаанаар очиж үйлчлүүлээрээ. За байнгын 20% хөнгөлтийн карт байгаа. За мөн дээрээс нь өгөөж гişг компани за тамиг жүүснийхаа дээжээс бас танд гарын бэлэг болгож байгаа. За үзэгчдээ такси шоуны нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлж байна. Эх 7 хоногийн ням гарагийн 20 цаг 20 минутаас эргээд уулзлаа. Түр баяртай үзэгчдээ. Манай энэ удаагийн зочноо таксины жолоочор Монгол Улсын солин тэргүүний ажилтан навчаа гэж оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Такси шоу тавтай хаанчлаарч мэдээж баяртай.